Франсуа Фенелон. Христэд итгэгч хүний төгс байдал. 1. Есүс Христийг дуурайх. Бид Есүс Христийг дуурайх ёстой. Энэ нь түүний нэг адил бодож сэтгэж, түүний нэг адил амьдрах гэсэн үг. Мөн ариусгалын маань баталгаа болсон түүний төр төрхийн дагуу өөрчлөгдөн гэсэн үг. Үнэндээ бид Есүс Христээс маш өөр. Юу ч биш атлаа бид өөрсдөө мундаг агуу нэгэн мэтээр боддог. Эсвэргээрээ харин төгс хүчит нэгэн боловч Есүс Христ өөрийгөө юу ч биш мэт үзсэн. Эзэн минь би тантай хамт юу ч биш байхыг хүсэж байна. Өнөө хүртэл намайг эзэнцээр ирсэн бардам зан, хоосон алдрын хойноос тэмүүлэх хүсэл шунлаа танд дахил олгон өргөхийг хүсэж байна. Бүдэрхээс минь намайг хамгаалж өгөөч. Хоосон алдраас нүдийг минь эргүүлж өгөөч. Ингэснээр би зөвхөн таныг ширтэж, зөвхөн таны өмнө өөрийгөө харах юм. Тэр цагт л би өөрийнхөө хэн болохыг, мөн таны ямар нэгэн болохыг үннээр нь олж мэдэх болно. Есүс Христ малын твшин төрсөн. Мөн Египет рүү дөрвөн зайлах ёстой болж байв. Үйлчлэлээ эхлэхээс өмнө тэрээр Мужааны гэрт 30 жил амьдрах ёстой байсан. Тэр мөн өлсөд сангаж, ядарч сүлдэхин зовлон амсаж байв. Ядуу зүйтэй байсан тэрээр хүмүүсээр басамжлагдаж, дорд үзэгдсэн. Тэнгэрийн хаанчлалын сургаалыг зааж байсан түүний үгэнд хинч чих тавьсангүй. Харин эсвэргээрээ эрх мэдэлтэй, мэдлэгтэй хүмүүс түүнийг барьж аимшигтайгаар тарчлагсан. Тэд түүнтэй боол мэт харцсан. Есүсийн оронд хорон муу гэмт хэрэгтнийг суллаж, өөр 2 гэмт хэрэгтнүүдийн дунд түүнийг цовдлжээ. Ийм амьдралыг Есүс сайн дураараа сонгосон. Харин бид бол өчүүхэн төдий ичгүр амсгаасаа ч айдаг. Жаахан дорд үзэгдэхийг ч төвчж чаддаггүй. Өөрсдийнхөө амьдралыг Есүс Христийн амьдралтай харьцуулж нэг харцгаая. Тэр бол бидний эзэн гэдгийг санацгаая. Тэгээд дараа нь тэр бол төгс хүчит нэгэн. Харин бид бол түүний зарцсаар бөгөөд сул дорой хүн төдий юм гэдгээ бодцгоё. Тэр өөрийгөө дорд болгодог. Харин бид өөрийгөө өргөмжилдэг. Тийм учраас бид өөрсдийнхөө өчүүхэн өрөвдөлтөө гэдгээ санаж, даруй байдлыг дасал болгохыг сурах ёстой. Өөрөө гэмзэмээр дүүрэн атлаа бид бусдын гэмзэмийг харах үедээ зөвхт байдлын төлөө уурсан тэднийг яллаж чадах уу? Есүс Христ бидний төлөө тэмдэг болгон тавьж өгсөн тэрэл замаар алхацгаая. Учир нь зөвхөн энэ зам л биднийг түүн рүү хүргэх болно. Есүс Христ бидний төлөө тэмдэг болгон тавьж өгсөн тэрэл замаар алхацгаая. Учир нь зөвхөн энэ зам л биднийг түүн рүү хөтлөн хүргэх болно. Есүс Христийн энэ газар дээр амьдралаар амьдрахгүй л бол өөрөөр хэлбэл ганцаардал, ам эснэх, ядуу зүйтэй байдал, зовлон хавчлах доромжлол, загалмай ба үхэл энэ бүхнийг туулж туршихгүйгээр бид хэрхэн түүнийг олж авах вэ? Мэдээж хожим ариун хүмүүс тэнгэрт үгээр илэрхийлэгдэшгүй баяр хөөр болон нүд гэлбэм суу алдар донд Есүс Христийг олж харах болно. Гэвч энэ нь газар дэлхий дээр байхдаа тэд түүнтэй хамт ичхүр зовлон шунлал, доромжллыг туулсны дараа бэлэг зүйл юм. Христэд итгэж байна гэдэг бол Христийг дуурайхыг л хэлнэ. Тэгвэл Христийн эдэлсэн доромжллыг үүрхгүйгээр бид хэрхэн түүнийг дуурайж чадах бэлээ? Үнэн дээр түүн рүү явчихын тулд бидэнд ичхүүрээс өөр арга зам үгүй. Төгс хүчит нэгэн болохын хувьд бид түүнд мөргөх ёстой. Мөн зөв чудраг нэгэн болохын хувьд бид түүнээс эмээх ёстой. Сайн энэрэнгүй нэгэн болохын хувьд бид түүнийг бүх хүчээрээ хайрлах ёстой. Харин даруй, дуулууртай байж, өөрийгөө доошлуулж, үхэл хүртэл итгэмжтэй байсныхын хувьд бид түүнийг дуурайх ёстой. Өөрсдийн хүчээр ийм байдалд хүрч чадах юм шиг онгорч сайрахаа болцгоё. Учир нь дотоод мөн чанар маань бүхэлдээ үүний эсрэг байдаг. Бурхны оршихуй дотор тайтгарлыг олцгоё. Есүс Христ бидний бүх суллаараа байдлыг өөрийн биеэр туулж туршихыг хүссэн. Биднийг ойлгож өрөвддөг тэрхүүн тахилж байгаа хувьд бидний нэг адил сорогдохыг зөвшөөрсөн. Тиймд биднийг өөрийн хүч чадлаар хүчрхэгжүүлэхийн тулд өөрөө мөхөс мураа болсон түүний дотор хүчийг олцгоё. Түүний ядуурлаар баян болцгоё. Тэгвэл бид
надад хүч өгч түүгээр би бүхнийг хийж чадна хэмээн итгэл зоригтойгоор хэлэх болно. Өө эзэн минь, таны туулсан тэр замаар би ч бас алхахыг хүсэж байна. Би тантай адил болохыг хүсэж байна. Зөвхөн таны нэгүслээр л би ингэж чадах юм. Оо, даруй аврагч эзэн минь ээ. Надад Христийн жинхэнэ мэдлэг хийгээд өөрийгөө жигших сэтгэлийг өгөөч. Хүний ухаан үл хөрөх сургаал болох даруй байдал ба өөрийгөө үгүйсгэх байдлаар дамжуулан амь хүнээ өвхүүлж сурахад минь надад туслаач. Одоо цөмөрөө түүнийг үлгэрлэн дуурайж эхэлцгээе. Хатуу тэрслүү зүрхээ Иесус Христийн зүрхээр салцгоё. Иесус Христийн ариун зүрхсэтгэл рүү нэг алхмаар ойртцгоё. Улмаар зүрхсэтгэлдээ түүгээр урам зориг авцгаая. Дотор байгаа бүх эсэргүүцлээс мань тэр биднийг цэвэрлэж өгөх болтугай. Өө энэрэнгүй эзэн минь ээ, намайг хайрлахтаа та тоодомшгүй зовлон доромжлыг амссан билээ. Зүрхэнд минь таны гэсэн хайр хүндлэлийг өсгөн нэмэгдүүлээч. Бас үүнийхээ дагуу амьдрч чадхаар тусалж өгөөч.